Эгэлээсээ сонгоод үзэж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Бид та бүхэндээ уламжлалт асаараа өдөр болгоны 1 цагийг сонгон авч за сошиал ертөнцид нэлээд олонний анхаарлыг татж байгаа бичлэгүүдийг, зургуудыг үзүүлдэг байгаа тийм ээ. Эхний видеог. За, эхний мэдээлэл бол Российская Федерация хуудаснаас 7 цагийн өмнө яг одоогоос 7 цагийн өмнө нийтлэгдсэн видео байна. За, одоогийн байдлаар бол 100 мянга орчим хандлттай. За, ялалтын 70 жилийн ойд жагссан зэвсэг техникийн онгоцны зугаанд байршуулсан камерын бичлэг юм байна. Тэгэхээр 7 цагийн дотор 100 мянган хандлтыг авна гэдэг маань бол маш их хурдтайгаар тархаж байна гэсэн үг. За энэ жилийн 5 сарын 9-ний ялалтын баярын парад бол олонний анхаарлыг маш их татсан. За мөн энэ үднээсээ за 70 жилийн жигшээ тохиож байгаа гэдэг үднээсээ ч тэр за Оросын холбооны улс төрийн байдлаас санаж болооч тэр үү тийм ээ. Маш их одоо өндөр ач холбогдол өгөөд өндөр одоо зохион байгуулалттайгаар хийсэн гэж хэлж болно. За энэ жилийн хувьд бол агаарын энэхүү одоо онгоцнууд параданд оролцсон энэ онгоцнууд гэх юм бол 150 ширхэг за өөрөөр хэлэх юм бол төрөл бүрийн загварын 150 ширхэг онгоц оролцсон гэж байгаа. Тийм тэгээ яг энэ ялалтын парадаас хамгийн их таалагдсан бас тэр 70 гэсэн тоог хийж байгаа хэсэг за мөн Оросын далбааг гаргаж байгаа хэсэг тийм ээ. Нэлээд олон тийм одоо үзүүлбэрүүдийг одоо агаарт үзүүлсэн. За мөн агаарт одоо бас онгоц цэнэглэх юм үзүүлбэрийг бол үзүүлсэн. За ийм сонирхолтой бичлэг байна. За энэ бол яг одоо тухайн үедээ бол яг төдийлөн бас олон нийтийн хүртэл бол болоогүй бичлэг баг тийм ээ. Саяхнаас одоо ингээд олон нийтийн сүлжээнд энэ бичлэг бол ингэж тавигдсан байна. Өнөөдөрхөнд ингэж тавигдсан байна. Харин хоёр дахь бичлэг маань бол видео маань хамгийн ашигтай хөдөлмөр гэсэн ийм видео байгаа. Эхлээд видеогоо үзье. Угаасаа хатаасан хувцас авахтаа ихтэй хүртэл хувцас илүүдэхтэй ч гэсэн зүгээр зогсохгүй ингээ маш ичвхтэйгээр хөдөлгөөнөө хийж байгаа. За гэрээ эзэхдээ ялангуяа төрсний дараач гэдэг юм уу эмэгтэй хүмүүс бол жин хасах гэдэг асуудалтай маш их тулгардаг. За хэдий хийх хугацаанд ямар өөртөө цаг хэдийд гаргах вэ ч гэдэг юм уу тий хүүхдтэйгээ ингээд өдрийг өнгөрөөдөг болохоор бас цаг зав их бага байдаг. Энэ бүсгүйгээс бас сэтэл аваад бүсгүүчүүд маань тий гэрээ цэвэрлэх хоорондоо ингээд тасгалах хөдөлгөөнөө хийх боломжтой юм шүү гэдгийг бас харуулж байна. За хүүхдээ хажуудаа тавьсан хүүхний хөөрхөн байгаас хажууд нь дагаа. За энэ бол үндсэндээ нэг сумаар хоёр тулаа бодчихж шүү дээ. Гэрийнхээ ажлыг хамжуулаад давхар одоо фитнес хөдөлгөөнүүдийг гэсэн дээр хийгээд. Тийм. Тэгэхээр энэ видео маань 5 сарын 11-ний өдөр нийтлэгдсэн. За өөрөөр хэлбэл 2 хоногийн өмнө нийтлэгдсэн гэсэн. За нийтдээ 2 хоногийн хугацаанд бол 25 сая, бараг 26 сая хүн үзсэн, 99 мянган лайкийг цуглуулад байгаа. За цаашаа түгээсэн буюу бусдтайгаа хуваалцахыг хүссэн 523 мянган хүн шеэр хийсэн байгаа. Мэдээч хэрэг энэ бичлэгийг үзээд бол тайлбар илүүсэж бас бодож байна. За дараагийн үзүүлэх хэсэг бол за Монгол зэрэг улаан талбайд гэсэн эмчлэг байна. За энэ мөн одоо бас бичлэг биш. Фото зураг байгаа. Батлан хамгаалах яамны албан ёсны фейсбુક хуудсанд нийтлэгдсэн эдгээр зургууд нь за цэрэг их оронч үзэлтэй хүмүүсийн бахархлыг одоо төрүүлсээр байгаа юм. За хамгийн онцлог одоо
Палан нь бол жагсаал дундаас зураг авч чадсан юм явдал байсан. За мундаг гэрэл зургуудыг дислэгч Гамбаяр гэж одоо нийтлсэн байгаа юм. За энэ хамгийн ихэнд харагдаж байгаа энэ хэсэг бол яг жагсаал дундаас авсан зураг байгаа зү тий. За ингээд Монгол цэргүүд маань харагдаж байна. За энэ улаан талбай руу орж ирж байгаа юм шиг тийм үү. За энэ бол нэг онцлог нь за Батлан хамгаалах юмны албан ёсны одоо Facebook пэйжид одоо хуудсанд бол нийтлэгдсэн байгаа. За үнэхээр сайхан залуучууд. Монгол ирсээрээ бахархгүй байхын аргагүй. За эдгээр 7 зураг бол олонний анхаарлыг их татж байгаа. Ийм зургууд байна. За шалгуур нь бол одоо энэ Прадад жагсах цэргүүд 180 см-аас дээшээ өндөртэй байх хэрэгтэй гэсэн юм. Их өндөр нуруудаг одоо шалгуур нь бол тийм байсан байна тийм. Тэгэхээр дөрөв дэх видео бол дублерууд гэсэн видео байгаа. За бид одоо Холливуудын алдартай сайхан сонирхолтой кинонуудыг ингээ үздэг шүү дээ тийм. Яг тэрэн дээр одоо хийцэн яг ингэж хийгддэг болов гэж бодсон энэ видеог үзээд за өөрөөр хэлбэл макет тавиад макетаараа одоо дамжуулаад одоо зураг авалт хийж байгаа. За одоо энэ харах юм бол энэ хоёр жижиг автомашиныг одоо тоглоомын автомашиныг тавиад одоо макетнуудыг байрнууд ингээд байрлуулчихж байгаа. Тэгээ одоо тэр дундуураа явуулаад за энэ дөрөс яг л бодиттой юм шиг. Тийм, бодиттой юм шиг харагдаж байна. За энэ жижиг орон нэстэг тэрэг танк энэ одоо байрлуулж гисэн юм. Тэгээ одоо ингээд Холливуудын киног ялангуяа үзэж байхад тийм ээ. Тэгээд маш ол ингээд байшин барилга ингээд сүйдэл, шатаал, энэ тэнд одоо машин мөргөлдүүлээл, тийм машин дэлбэрээс гэдэг юм уу. Энэ зураг авалтуудыг ийм жижиг макетуудаар орлуулж хийдэг гэж би сонссон. За энэ бол орчин үед янз бүрийн арга техник бол хөгжсөн байгаа. За мэдээж хэрэг одоо бидний сайн мэдхүүдийн нэг бол энэ макет байна. За дээрээс нь нөгөө ногоон одоо юм дээр цаалбар гэдэг. Жишээ нь одоо 300 гэдэг киноны яаж хийсэн тухай тэр making the video гэж гардаг. Тэрэн дээр бол битүү ногоон орчин дотор л ингээд баатар хуцтай болсон тулалдаад байдаг. Тэгээ цаатын орчин нь бол ингээд яг тэр одоо компьютер графикаар бэкграунд маягаар хийж өгсөн байдаг. Ер нь сүүлийн үеийн кинонууд дэвшилттэй энэ технологи болоод нэг төвч төрөн орж ирж байгаа. За одоо ингэ эсвэл жиг машин орж ирээд бүгдийг дайрчихлаа. За тэр зургийг яаж авч байгаа. Тий, харуулж байна тий. За энэ бол бас олон нийтийн сүлжээнд одоо олонний анхаарлыг татсан юм бичлэгүүдийн нэг бол байлаа. За ингээд дараагийн гол нь тэр сүүлийн тэр нэг машин орж ирээд дайрчлаа шүү дээ. Тэр албаа руу эсвэл тэр зүгээр мэдхгүй энэ бичлэг хийхин тулд зориудлт гэж үзүүлсэн баг. Тэр том машинтай харьцуулж ингэж харуулахын тулд зориуд хийсэн билүү. Түүнээс одоо тий. Түүнээс камер нь одоо яг машин дайрж байгаа хэсгийг яг ингэж барьж аваад харуулж шүү. Тэгэхээр зориуд найруулсан тавилттай имжлэг байх л гэж зүгээр надад бол гэж бодогдож байна л та тийм. За харин дараагийн видео бол зөвлөгөө байгаа. За ялангуяа бүсгүүчүүд маань энд их анхаарлаа хандуулаасаа гэж хүсэж байна. За бид нар одоо юм нарийнхан хушуутай юм шилэнтч гэдэг юм уу те тэрийг угаахад их хэцүү байдаг. За яг энийг яаж угаах вэ гэдэг тал дээр бас та бүхэнд бяцхан зөвлөгөө өгье. Tiras de mais ou menos uns 3 centímetros de largura. Depois eu vou pegar e fazer um furinho bem entre essa parte verde e a amarela. Aí eu vou alargar um pouquinho esse furo e encaixar o ímã aqui dentro. Vou fazer isso com um outro pedacinho que eu recortei também. За бидний хамгийн сайн мэдээ одоо өдөр тутамдаа хэрэгэлдэг тийм аяг угаах парлон байж байна тийм. Энэ парлоныг одоо тэр яг юунд цоолоод яг ногоон хэсгийнхэн доод талд нь цоолоод дотор нь соронч хийж байгаа. Тэгээ соронц хийгээд одоо ингээд хоёр талаас нь ингээд гүйлэхээр дотор тал нэг авгаж одоо дээрээс нь угаалгын шингэн хийгээд энийг бол зөрүүд ингээ гараараа хийчихлээ юм байна. Энэ нэг аквариумтай одоо загас тэжээд болсод их сайн мэдэх хэрэгтэй. Аквариум цэвэрлэгчгээ зориулт юм байдаг. Хоёр талаасаа соронцтой. Нэг талдаа ингээ тийм арзгар сойцтой. Тэгээд ингээ аквариумыг ингээ цэвэрлэхдээ тийм ингээ яг ингээ гүйлгээд ингээ цэвэрлждэг юм л та. Тэрийг санаа авсан байж магадгүй юм. Тэгтээ бас гар дорох материалаар өөртөө ингээ хийчих боломжтой гэдгийг бас харуулж байна. За ингээ цоолоод соронч хийгээд за тэр нэгтлэн соронц хийгээл нэгтлэн төмөр хийгээл ингээд хоёр талаас нь бариулчихж байгаа. Ашигтай зөвлөгөө. Гэтэ ер нь бол Facebook хуудсандаас иймэрхүү төрлийн ахын зөвлөгөөнүүд маш их явдаг. Ялангуяа эмэгтэйчүүд бүсгүүчүүдэд зориулсан одоо энгийн зүйлээр яаж те гэр ахын тийм одоо ажлуудаа амжуулах вэ гэдэг ийм зөвлөгөөнүүд маш их байдаг. За энэ бол Interesting Engineering хуудсанд 8 цагийн өмнө нийтлэгдсэн юм байна. За одоогийн байдлаар 235,000 гаруй хүн үзэж 76 удаа шеэр хийгдсэн байна.
Тэгэхээр энэ 8 цагийн өмнө нийтлэхдээ 240 орчим мянган хүн үзнэ гэдэг бол илээд бас эрчимтэй тархаж байгаа эмчлэг юм байна. За их хэрэгтэй юм зөвлөгөө байна тий. За дараагийн видеог үзчихэд ирэхэд болцъё. Энэ ямар давцсан. Энэ видео бол BS Аш хуудсанд бол 2014 оны 11 сарын 13-ны өдөр нийтлэгдсэн. За яг одоогийн байдлаар бол 109 сая хүн үзчихсэн. За 1.3 сая хүн лайк дарчихсан. За 2.7 сая хүн шеэр хийчихсэн. Гэт нэлээд олон хандлттай энэ видео байгаа. За бидний хувьд гээд ингээд яхаар магадгүй энэ хүний хувьд ажил нь байж болно тий. Магадгүй ингээд айдсаа ингээд үргээчихсэн ажил нь байж болно. Харин бидний хувьд ингээд харахаар их амар санагдсан. Гайхмаар тийм видео байгаа. За дараагийн видео итгэмээргүй гэдэг видео байгаа. Энэ видеог үзчихэд иргэд болсон. За энэ бол хэдхэн секундын бичлэгийг удаашруулчихсан. Ардаас нь ирвэс үү тий? Юу вэ? Тийм ээ, ирвэс л байна. Хөөж байгаа. Энэ хүнийг амьд гарсан гэж бодож байна чи? Мэдхгүй. Амьд гарсан гэж хэлэхэд айгүй хэцүү байгаад нөхцөл байдлын хувьд бол маш ойрхон зурж байгаа юм. Тэгэхээр яг энэ видео бол хип-хоп early хуудсанд 5 сарын 4-ний өдөр нийтлэгдсэн. За яг одоогийн байдлаар бол 12 сая хүн үзчихсэн. 54 мянган лайкийг цуглуулсан. За 144 мянган удаа шеэрлэгдсэн энэ видео байгаа. За та энэ хүний амьд үлдсэн гэж бодож байна уу гэсэн тайлбартаагаар бол нийтлэгдсэн байгаа. Магадгүй бас энэ асуулт хийвэрэл үлдэж байна. Яг дараа нь юу болсныг бол бид бас таашгүй тийм ээ. За ингээд дараагийн бичлэгийг та бүхэндээ танилцуулъя. За энэ бол парадын өмнө одоо гэсэн юм тайлбартай. Российская Федерация хуудсанд мөн нийтлэгдсэн. За 19 цагийн одоо өмнө нийтлэгдэж нийтдээ 295 мянга гаруй хүн, 300 орчим мянган хүн бол үзээд байгаа юм байна. Маш олон одоо хүн одоо сэтгэлдээ үлдээсэн. За нийтлэгч нь болохоор Сергей Шойгу парадын өмнө залбирлаа гэсэн тайлбартаагаар нийтэлсэн. За одоо та бүхэн харж байна. Малгайгаа авчихсан. Ийм хэсэг байна. За энэ хүн бол өөрөө үнэн алдартны одоо шашинтай юм хүн юм байна. Сергей Шойгу гэж. Тэгэхээр яг түүний энэ залбирч байгаа хэсэг бол олон хүний хамгаалахын сайд хүн Орос улбаны улсын олон хүний анхаарлыг татсан гэж хэлж болно. За 2000 гаруй удаа шеэрлэгдсэн ийм видео байна. Сонирхол татчих нь яхаарахгүй тийм ээ. За Батлан хамгаалахын сайд тийм ийм том албан тушаалтай хүн яг тэр одоо Спаскийн цамхгийн доогоор гарч ирэхдээ бол малгайгаа авч байгаа, залбирч байгаа ийм хэсэг бол олон хүний анхаарлыг татах нь зүүн хэрэг гэж бодож байна. За дараагийн бичлэг үзүүлэх үү? Дараагийнх их хөөрхөн бичлэг байгаа. Яг гоо энэ сүүлийн өдрүүдийн манай сошиалын энэ видео бичлэгүүд бас Орос улбаны улсын Ялалтын баяртай холбоотой. За Ялалтын баярын парадтай холбоотой бичлэгүүд маш их байгаа шүү дээ. Тэ ерөн сүүлийн үед их байна. За тэгвэл бас бяцхан үрс маань, бяцхан хүүхдүүд маань яг тэр парадын үеэр буюу за парадын үеийн одоо бэлтгэлийн үеэр бас ямар хөө өгүүлдэл хийж исэн бэ гэдгийг бас энэ бичлэгийг харуулнах гэж бодож байна. Хөхөөрдөд ясалж байгаа. Тийм. Хөөрхөн юм хонгор шаргал үстэй. Хүүхэд
ядчих шар Тий. бичиж бас. Сайхан шаардлагатай юм байна да. Бүгд яслаад өнгөрнө. Тийм. Яхааргүй өхөөрд мөр олонний анхаарлыг татмаар харагдсан баг. За энэ бичлэгээр гээд тэгэхэд тийм ээ. 5 сарын 7-ны өдөр нийтлэгдсэн гэдэг маань одоо Ялтын баярын өмнө одоо бэлтгэл дээр нь гэсэн үг шүү дээ тийм ээ. Нийтлэгдчихсэн. За яг одоогийн байдлаар бол 581 мянган хандлттай 19 мянган удаа шеэр хийгдээд 2 мянган лайктаач гэдэг юм уу тийм. Яг Facebook хуудасаар бол нэлээ олон хандлтыг авч байгаа ийм видеонуудын нэг тийм ч учраас бас та бүхэндээ онцлон үзүүлж байгаа. За дараагийн бичлэг болохоор 10 дахь одоо бичлэг байна. За 16 цагаас эхлээд бид та бүхэнд олон нийтийн сүлжээнд бас олонний анхаарлыг татж байгаа сонирхолтой бичлэгүүдийг онцолж үзүүлж байгаа. За тэгвэл 10 дахь бичлэг бол Sodura Graphics байна. За чамайг татаагаад өгөөлдөө гэсэн хуудсанд өчигдөр бол нийтлэгдсэн юм видео юм байна. За одоогийн байдлаар 21,000 орчим хүн бол үзэж 622 удаа бол шеэрлэгдсэн бичлэг юм. Sodura уран сайхны киног бол UBS телевизийн уран бүтээлчид хийсэн гэдгийг бол бүгд сайн мэдж байгаа. За сүүлийн үед бол үзэгчдийг бас нэлээд олон байлдан дагуулж байгаа ийм кинонуудын нэг байгаа. За тэгвэл яг энэ бичлэгээс өнөөдөр манай Монголын уран сайхны кинонд ажиллаж байгаа киноны тэр одоо талбар дээр ажиллаж байгаа энэ хүмүүсийн бидний тэр техник тийм ээ бидний тэр графикийн чадал яг ямар төвшөнд очсон юм бэ гэдгийг бас харах боломжтой. Би бол үнэхээр үзээд бахархсан. Яхаар би Sodura киног үзэж амжаагүй байгаа л да. Гэхдээ энэ графикийг энэ бичлэгийг үзээд яг тэр Sodura киног үзэх тийм сэтэл яг яхаарахгүй төржсэн. За яг энэ видеог бол анх дэлгэцэнд яг Sodura кино дөнгөж гарч байхад бол YouTube-д нийтлэгдсэн байсан. За тэгээ манай Eagle News Facebook хуудасаараа дамжуулаад яг энэ видеог нь одоо линкийг нь тавьсны дараагаар бол за энэ линкээ устгаач гэсэн юм хүсэлтийг уран бүтээлчдийн зүгээс ирүүлсэн. За үүний үндсэн дээр бол бид нар устгасан байсан. За тухайн үедээ бас менежментийн асуудал байсан болоо гэж бодож байна. Гэхдээ яг одоогоор бол ямар нэгэн одоо албан байгууллагаас ч гэдэг юм уу те ямар нэг одоо мэдээний юм юугаар тавигдаагүй. За зүгээр Facebook хуудсанд Facebook-ийн нэг юм хуудас эрхэлдэг хүн бол өөрийнхөө хуудсанд тавигдсан. За комментууд буюу за сэтгэгдлүүдийг ингээд аваад үзэхээр тийм ээ. За цааш нь бусаддаа түгээж байгаа, шеэрлж байгаа хүмүүсийн сэтгэгдлийг аваад үзэхээр үнэхээр яг тэр график хийсэн хүнийг үнэхээр магтсан, цаашаасан, бахархсан юм өнгөс бол яхааргүй үнэртэж байсан. За мэдээж бид та бүхэндээ төгсгөлд нь за сошиалынхаа төгсгөлд хамгийн онцлог видеог үзүүлэг. За тэгвэл энэ видеог одоо та бүхэндээ үзүүлье. Тийм. Энд хот оролцсон шүү дээ.
Тэгэхээр найруулагч, графикч, тансгийн бүтээсэн хэсгийг та бүхэн харлаа. График гэдэг бол сүүлийн жилүүдэд ялангуяа уран сайхны кинонд бол маш их хүч төрөөр орж ирж байгаа. Киноны одоо энэ ертөнцид тийм ээ. Тэгэхээр бид нар бас монголчууд бид өнөөдөр бас тэр Холливуудын төвшөнд үнэхээр энэ графикийг хийгээд сурчжээ гэдгийг л эндээс харсан би үнэхээр бахархсан. За үнэхээр одоо сайн болсон байна. Тэгээд энэ бол нэг хэсэг бол яг одоо уран бүтээлчдийн багаас бол хоригдоод байсан боловч яг одоогийн байдлаар бол Facebook хуудсанд нийтлэгдээд ингээд олон удаа шеэр хийгдээд ингээд тарчсан бичлэг байгаа. Тийм учраас одоо игэлдэл бичих юм бол онцолж энэ цаг дээр бол бас ингэж тарсан байгаа юм бичлэгийг үзүүлсэн юм аа. За ингээд энд хүрээд сошиалынхаа мэдээллийг өндөрлүүлье. Дараагийн цагт мэдээллээрээ шинэ мэдээллээрээ эргээд уулзъя.